даваажавын нямдаваа гэж хэн бэ? Монголд эдгээр хэдхэн тоогоор үйлдвэрлэдэг үнэтэй машины цуглуулгатай хөдөөсөө толгой хүртэл брэндээр үүж хувцастай даваажавын нямдаваа бол Монгол улсын ерөнхийлөгч Хөрөлсөхийн хайртай дүүнэрийн нэг юм. Түүний цуглуулганд байдаг кансан зэрэглэлийн машинууд бүгд нэг гэсэн дугаартай байдаг нь би ерөнхийлөгч Хөрөлсөхийн хүн шүү гэдгээ хэлээд байгаа мэт. Үүнийг ч батлаж Хөрөлсөхтэй хамт ахуулсан зургуудаа өөрийн сошиалд оруулдаг байсан саяхан. Нямдавагийн супер тансан зэрэглэлийн Rolls-Royce Phantom автомашин гэхэд ойролцоогоор 1 саяас 1 сая 150 мянган долларын үнэтэй. Үүнийг төгрөг шилжүүлбэл 4 тэрбум 94 сая төгрөг болсон. Мөн тансан зэрэглэлийн Lamborghini Aventador LP 740 4 Roadster автомашин нь 600-аас 700 мянган еврогийн үнэтэй. Энэ нь 2 тэрбум 926 сая төгрөгтэй тэнцэнэ. Энэ харагдаж байгаа Lamborghini супер тансан зэрэглэлийн автомашин Монголд ердөө ганц л байдаг. MCS-ийн од жаргалт ч ийм машины цуглуулга байдаггүй байна. Цөөн тоогоор үйлдвэрлэсэн Honky EHS 9 буюу Rolls-Royce тансан зэрэглэлийн спорт машины нэг нь нямдаваад байдаг. Нямдавагийн цуглуулгын хамгийн хямд машин нь дунд зэрэглэлийн брэндүүд болох G-Class 500, Lexus 5 загварын автомашинууд юм. Түүний Mercedes-Benz G-Class 500 130-аас 160 мянган долларын үнэтэй. Lexus LX 570 нь 85-аас 90 мянган долларын үнэтэй буюу нямдавагийн хамгийн хямд машин 500 сая үнэтэй. Брэнд хувцас цаг үнэт эдлэлээ кансах хашид амьдралаа сошиал гайхууч хэдэн зуугаар нь пост оруулдаг нямдаваа урлаг соёл спортын алдартай биш овоож тодорсон бизнесгүй удан дамжсан хөрөнгөч байхгүй. Барагд ирэхсэн тодорхой ажилгүй нэгэн. Түүний хэрэглэдэг брэндүүд бол LV, Gucci, Dior зэрэг high-end luxury буюу дээд зэрэглэлийн тансаг брэндүүд бөгөөд тухайлбал нямдавагийн Louis Vuitton-ийн эмгэн хүрэмж $3411 буюу 12.2 сая төгрөг. Gucci GG-ийн носон пиджак $3620 буюу 13 сая төгрөг. Gucci GG-ийн носон цамц $1350 буюу 5 сая төгрөг. Louis Vuitton X NBA-ийн оролт гэхэд $2835 буюу 10.1 сая гаруй төгрөг. Dior-ийн хантаац €2200 буюу 9.2 сая төгрөгийн үнэтэй. Тэрээр 3 тэрбум төгрөгийн Монголд ганц л байдаг автомашинтай бол түүний зөвхөн нэг ээлжиндээ өмсдөг өмнө цамц оролт хурвыг дангаар нь үнэхээр 30-аас 40 сая төгрөг болно. Зарим залуусын хувьд насаараа хөдөлмөрлөж олох нэг өрөө байрны мөнгөөр нямдаваа нэг удаа хугацаад тайлаж шийднэ. Тэгээд дээр утасны ченж байсан залуу гинтхэн баян тансаг гайхуулан гарч ирснийг учир мэдэх хүмүүс ерөнхийлөгч Хөрөлсөхийн мөнгийг угаагч гэж жигж үг гэх юм билээ. Энэ яриа гарснаас хойш баян нямка сошиал хаягуудаас Хөрөлсөхтэй хамт ахуулсан зураг постуудаа устгасан байдаг. Баян нямка 3.8 сая доллар хэлээр гарах гэж байгаа тагнуулынханд баригдсныг түүний ах Хөрөлсөх гаргачихсан тул маад гаргаж байдаг шүү. Ард түмэн миний хамгаалагч хэмээн нэгэн цагт попорч явсан ерөнхийлөгч Хөрөлсөх захын ченж басааныг дэлхийн баячуудын игнэнд очтод хаялга хайсныг харахад түүний хөрөнгө багтаж шингэх газаргүй болж байгааг итгэж байна. Ард түмний амьдрал татагтаа туллаа. Хөрөлсөхийн мөнгө захын ченж басааныг дэлхийн баячуудын игнэнд очтод тансаглуулж байна. Нямка басаана чи энийг хөрөнгө мөнгө тансаглалаа батлаарай. Хагатлаа баяжсан Хөрөлсөхийн хайртай дүүнэр Нямкагаас өөр хэд байгаа